За сайн байцгаана уу үзэгч сонсогчдоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. Од мөндөр сувгийн хүннүүгийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бий түүхэн бэлтгэр өгдөг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За ингээд энэ нэвтрүүлгийн маань ивент тэгчээр хоримтлалтай Монгол аяны хэрэгжүүлэгч Худалдаа хөгжлийн банкын хамт олон маань болон за ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани маань ажиллаж байгаа лээ. За энэ нэвтрүүлэг та бүхэнд NTV телевизээр за мөн од мөндөр 83.3 болон 107 гэсэн онцлогоор хүрч байгаа. За баярлалаа. Өмнөх дугаард хоёроо нэг хүннүүгийн төр нийгэм гэсэн дугаараар ярьсан. За тэгэхээр яг энэ дугаарын хувьд бол ер нь хүннүүгийн шаниугийн тухай болон албан цол хэрэгмийн тухай. Дээрээс нь 4 эвертэн бан, 6 эвертэн бан ер нь хүннүүгийн одоо цол хэрэгэн болон хүннүүг ер нь захирж байхдаа хүннүүгийн шаниу яг ямар одоо ингээ төрийн аппаратаар ингээ зохицуулж гэж захирдаг байсан бэ гэдэг талаар нь ярьсан. Гэхдээ яг нөгөө дугаар одоо нөгөө 40 минутаар явсан учраас ингээд яг төгсгөл хэсгийг ингээд ярьж дуусаагүй дууссан. Тэгэхээр яг тэр хэсгийг ингээд нэг дуусгаад дараагийнхаа өнөөдрийнхаа сэдв рүүгээ орсон нас дээр болов уу гэж бодож байна. Тэгэхээр яг хүннүүгийн нөгөө Силянти овг байгаа шүү дээ. За энэ бол ерөөсөө яг шаниугийн ураг Леванти гэдэг хоёр янзаар ингээ эртний хятадын түүхэн сурвалжуудад хоёр янзаар тэмдэглээд бичсэн. За тэгээ энэ бол модон шаниугийн удам буюу нэг гэр бүлээс гаралтай удам муксаа хэлж байгаа байхгүй юу? За энэ удам муксаа өөрөөр хэлбэх юм бол яг Чингис хааны алтан ураг гэж явж байгаа шүү дээ. Чингис хааны алтан ураг чинь одоо бас ингээд 1000 гаруй жил үргэлжилсэн ийм том ингээд урт хугацаанд ерөөсөө огт тасраагүй Монголыг захирч явсан байгаа шүү дээ. Монголын нууц товчонд Бүрчон гоо марл гэдэг эхлэхдээ л ингээд Монголд ингээд ноёлох овг болол явж исэн. Энэ үйл явдал цаашаага 1911 онд Наран гэрэл Төмөн наст Богдхаант Монгол улс байгуулагдах энэ үе хүртэл Богдхаант Монгол улс байгуулагдаад ч гэсэн төрийн өндөр албан тушаал бас алтан ургийн хүмүүс байж лээсэн За тэгэхээр энэ бол ерөөсөө цаг хугацааны хувьд явах нь 1000 гаруй жил үргэлжилж байна. За энтэй адилхан ер нь яг л модон шаниугийн удам мөксөл маш олон жилийн хугацаанд үргэлжилсэн байгаа юм. Тэгээ энэ талаар бол ерөнхийдөө бол хүннүүгийн шаниугийн удам мөксаа болон шаниу яг яаж хүннүүг захирдаг вэ гэдэг дээр нөгөө 4 эвертэн бан болон 6 эвертэн бан орж иж байгаа. За 4 эвертэн бан бол яг шаниугийн ойр төрлийн ахмад хүүхэд дүү гэдэг ч юм уу ийм албан тушаалтанд орж ирж байгаа бол шаниугийн хамаатангууд ах дүүнэр гэдэг ч юм уу ийм талаараа бол одоо 6 эвертэн бан орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө 24 аймгийн холбоог бодоод үзэх юм бол 10 нь ерөөсөө яг тал нь шаниугийн эрх мэдэл ингээ хэрэгжээд явчихж байгаа сте. Дандаа нөгөө ойр татны. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо зүгээр энгийнээр тайлбарлахад компани хувьцаа гэж яриад үзэл тэ. Тэр хувьцаанд ингээ 40%, 50% эзэлдэхэд бол тухайн компаниг бол нэлээд сайн аваад явчихна сте. Сая би нэг сонсоход чинь нэлээд дэлхийн том Elon Musk чинь ерөөсөө яг 12% л хувьцаагаа эзэмшдэг гэдэг ингээ ярьж байлаа ш. Тэгэхээр тэр Elon Musk гэдэг юм чи бүхлээр нь захирж байдаг тэ. За яг энтэй л адилхан байгаа байхгүй. За ингээд түүхийг шал өөр ингээд компанитаа ингээд хотгосон зүгээр уучлаарай зүгээр ингээд ойлголт өгөхийн тулд ярьж байгаа юм. За тэгэхээр энээс гадна бас нэг айгүй олон зүйлүүд гарч иж байгаа байхгүй. Одоо энэ хүннүүгийн 10 овг аймагуд яг шаниугийн удам муксаа садан төрлийн хүмүүс яваад эхлэхээр чинь энэ нь цаг хугацаа ингээд яваад ирэх тусам чинь олшроод явчихна. За энэ олшроод явах нь гэдэг чинь тэр олон одоо сурвалжтан гаралтай язгууртнуудад ингэж өгөх албан тушаал байхгүй болоод эхэлнэ. Илүүдл ингээ гарч иж байгаас яг хүний хувьд илүүдл албан тушаалаа горилсон хүмүүсийн хувьд. За энэ нь өөрөө одоо нэг эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ зүйлд одоо урайлан дуудах бас нэг зүйл нь болоод хувирчиж байгаа байхгүй. Тийм ч учраас хожимын шаниунаар бас л ингээд шин одоо ингээ төрийн өндөр албан тушаалууд гаргаж ирж байгаа. Энэ бол нэг яг одоогийн улс төртэй ингээ холбоод үзэх юм бол бас л нэг ойрхон сосготоод байгаа сте За тэгээ ер нь шаниугийн урагт огт хамааралгүй зэ. Боловч язгууртан гаралтай ургуудад бас байгаа. Энэ нэг хот ургийн холбоотой жишээ нь 13 дугаар зуунаар аваад үзэх юм бол Хонгород аймаг гэдэг ч юм уу тайчууд гэдэг ч юм уу хамаг Монголоос бас тусдаа ингээ язгууртан овг аймагуд байгаа даа. За энтэй адилхан хүмүүд бол нөө Хуян, Лан, Сиапо гэд овг аймагуд байна шүү дээ. За энэ овг аймагуд бол ерөнхийдөө Хуян бол ерөөсөө яг ерөөсөө ингээ дандаа язгууртнууд нь шаниугийн удам мөксааныхантаа гэрэлдэг шаниутай одоо гэр бүл болдог. А гэтэл нөгөө овг аймагуд нь ч гэсэн шаниугийн одоо нөө төрөл төрөсөд удам мөксаа энэ хүмүүстэй бас гэр бүл борлдог байгаа байхгүй. Гэхдээ эндээсээ хамгийн одоо нөгөө нэг хүчрэх нь Хуян овг байгаа даа. За эдгээр овг аймагуд яг ямархуу одоо албан тушаал хаших уу гэхлээр одоо Хуян овг бол ингээ зүүн талыг нь шүүх эрх мэдлийг нь хариуцж байгаа бол бусад тэр Сиабун Лан гэдэг овг нь одоо баруун талынхаа шүүх эрх мэдлийг хариуцж байгаа байхгүй. За энэ шүүх эрх мэдлийг хариуцна. Тэгээд хариуцахдаа яах вэ гэхлээр ямарваа нэгэн гэмт хэрэгтэн гэдэг ч юм уу эсвэл нэг юм төрийн том шийдвэр шүүх хурлын шийдвэр гаргалаа штэ. Энийг амаар болон одоо нөгөө нэг шаниу танилцуулдаг байгаа байхгүй. За ингэж ч нөгөө эцсийн шийдвэрийг бол шаниу гаргадаг. За тэгэхээр энэ бол яалчгүй одоо нэг зүйлийг ярих болчихж байгаа.
Энэ юу гэхээр яг шаниг удам өгсөн 10 овг аймаг болчихж байгаа. Үүнээс гадна саяны одоо нэг язгууртан гэдэг байгаа сүүлд нөө цэвлийн гэдэг овг аймаг нэмэгдэж байгаа байхгүй юу. За ингээд бодоод үзсэн бол 14 овг аймаг. За энэ 14 овг аймаг бол нэг худ ургийн холбоо, хамаатан саадан энэ холбоогоороо ингээд хүннүү те шаниугийн эрх мэдэл байна. Тэгэхээр үлдсэн 10 болвол яах вэ гэхээр яг нөгөө нэг дэмжигч те бусад овг аймагуд гэдэг ч юм уу ийм зүйл яваад эхэлж байгаа. 24 аймгийн чинь 14 нь тий шаниугийн хамаарал бүхий болчихж байгаа юм шүү дээ. Холбоос үлдээ. Одоо угсааны тий тэрнээс гадна одоо нөгөө зүүн гүдүү хоо, баруун гүдүү хоо гэдэг нэг өмнөх нэг ярьсан цол тэмдэг байгаа шүү дээ. За энэ цол тэмдэг чинь баруун зүүн гүдүү хоо нь өөрөө шаниугийн одоо төрийн хэрэгт оролцоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас нөгөө нэг төв хэсэгтээ шаниугийн үүрэг даалгавраар ажиллана гэсэн утга санааг илэрхийлээд байгаа. За тэгэхээр одоо бас нэг баг 12 хэрвээ одоо энийг гүдүү хоог бас овгийн ахлагч гэж үзэх юм бол баг ингээд нэг тоо ингээ илүү яваад байна. Тэгэхээр угаасаа анханасаа модон шаниугийн үеэс ахуулаад хүннүүгийн тэр төрийн аппарат те энэ нь бол ерөөсөө бүр ингээ хүчрэх байсан байгаа байхгүй. Хаашаач хүлэхгүйгээр хүннүг бол ер нь барьж чадхаар хэмжээний хүчрэх ингэж бат бөх одоо шаниугийн удам угсаа те бас суусан байгааг харуулж байгаа. Гол нь тэр 14 дотроос асуудал гаргачихгүй болов тий. Тий, дотроос асуудал. Тэгэхээр нөгөө яваанда нөгөө өсөж хөгжөөд те ингээ яваад байна гэдэг нь энэ чинь нөгөө дотроос асуудал гарах боломж нь бүрдээд эхэлж байгаа байхгүй. Цаг хугацааны асуудал гарч байгаа юм шүү дээ. За энэ бүхнээс ингээд нэгтгээд дүгнээд үзэх юм бол яг төрийн эрх мэдлийн те хуваарлалт нь ер нь олон зэрэг дэвтэй байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо саяны энэ том ноёдууд чинь бүгдээр төмтийн ноёдууд байгаа шүү дээ. А гэтэл тэнд чинь 1000-ийн ноён, 100-ийн ноён, те 10-ийн ноён. Энэ ноёдуудыг хэн томилох вэ гэдэг асуудал гарч иж байгаа. Гэтэл эдгээрийг бол одоо саяны шаниугаас эрх мэдлийг авсан төмтийн ноёдууд нь өөрсдөө дур мэдэж шийднэ гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр эдрийг ингээ бүгднийг ингээ бодоод үзэх юм бол ер нь бол нэг юм дүнж болж байгаа байхгүй. Нэгдүгürt төрийн дээд эрх мэдэл бол шаниугийн гарт буюу одоо модон шаниугаас хойшоогоо тэдний удмынх нь ингээ язгууртнуудын гарт ингээ төвлөрөд байж байгаа. Тэгээ ер нь 4 эвэртэн ван болон 6 эвэртэн вангаар зөвхөн нөгөө шаниугийн удам байна гэдэг нь бол энэ шаниугийн удам бол нөгөө дээд тэнгэрээс заяат гэдэг одоо нөгөө нууц цовчоо эхэлдэг шүү дээ. Энтэй адилхан тусдаа овг аймаг шүү гэдэг одоо айгуу том юу болчихж байгаа байхгүй. Байр суурьтай болчихж байгаа. За хоёрдугаарт нэг шаниугийн ургийн дараа угсаа зал тий одоо ингээд угсаатаа бас ингээд бусад одоо овг аймагуд байгаа шүү дээ. Саяны одоо нөгөө нэг Хуян, Лиабон тий Сиабо гэд лан гэд энэ овгууд эдгээр угсаа гаралтаа бол ингээд дараагийн албан тушаалуудад томилогддог гэж байгаа байхгүй. Тэр нөө зүүн баруун цэцэн ван гэд ингээд том аппаратууд явжсэн шүү дээ. Тэрний дараагийн ингээд албан тушаалуудад томилогдоод яваад байгаа. За үүнээс гадна одоо нөгөө нэг 1100-ын даргадууд те эдрийг бол нөгөө нэг бас л эрэх дарахтай хүмүүс гэхдээ энийг бол яг нөгөө нэг төмтийн ноёдууд нь тодорхойлоод ингээд томилоод явцдаг. Үүнээс үзэх юм бол одоо ингээд шаниу болон язгууртан гаралтаа одоо 3 4 гэр бүл ингээд хүннүү гүрнийг тэр чигээр нь ингээд бадж байгаа ийм үйл явдал харагдаж байгаа байхгүй. Тэгээ одоо шаниучин болохоор одоо эхнэр аав штэ тий. Эхнийх нь одоо хатан. Тэгээ хоёр дахиад баг хатан аавна. Хэдэн ч хатан авдгийн тий. Тэр бол оноос нь хөвгөө төрж байгаа. Тэгэхээр тэр хөвгүүд бүгдээрээ уул нь бол шаниу залгамжлах боломжтой. Гэхдээ нөгөө хүннүүгийнхаа одоо уламжлалаар гэх юм уу те эхлээд ууган хөөнүүд шаниугаа авч явж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг баг хатан нэтэр юмуд ч юм болохоор хуяанаас эхлээд их хатан авцсан байдаг юм гэж. Дахиад өөр жижиг овг аймгаас ч юм уу өөр улсаас ч юм хатан ирж байгаа шүү дээ те. Тэр болгоноос ингээд бас хоорондоо шаниун төлөө өрсөлдөөнүүд гарна те. Тэгээ мэдээж овг аймаг нь байгаа учраас овг аймгаа хүннүүгийн толгойлоор гаргахын тулд тэд нар ч гэсэн те нэг юм хийдэг л байх та тийм. Ингээд нөгөө нэг ингээд эрх мэдлийн төлөөх тэмцэл нийцэстэй одоо нөгөө хүннүг өрнөг доторн задлах тийм ийм үйл явдлын хамгийн эхлэл болоод өгч байгаа байхгүй. Ер нь ямар ч улс оронд ч нөгөө эрх мэдлийн төлөөх тэмцэл гэдэг зүйл л дандаа нөгөө нэг мөхөөх тийш нь хандуулж байгаа шүү дээ тийм. За тэгээ энэ бол одоо яг саяны тэр олон овг аймагуд тийм бүгдээрээ ингээд явн явсаар хагаад хувьдаа эзэмшилтэй, хувийн одоо ингээд цэрэг айрамтай тий. Зарим одоо хүчрэх ноёдууд нь бол хідэн түмэн цэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Нэг түмээс ч илүү болж тарах гэдэг шүү дээ тий. Тэгээд харьяат албад дэргэд нэг түмэн цэрэгтэй гэдэг чинь харьяат албад дэргэд нь түүнээс хэд дахин их байж таарна тий. За ийм албад дэргэдтэй болчих. Тэгэхээр энэ орон нутгийн томоохон эзэмшил нутагтай болоод ингээд чинь энэ нөгөө нэг хүчрэх язгууртнууд бий болоод эхэлж байгаа байхгүй юу? Ер нь язгууртнууд буюу томоохон ноёдууд ингээд хүчрэгчээд эхлэхээр нөө хааныг эсэргүүцэх субъект болж эхэлдэг. Тэдэр хоорондоо нийлчих юм бол бас тий. За тэгээ өнөөдөр нэг үндсэн одоо нэг сэдв рүү ороод явчихъя тий. Төр нийгмийн байгууллал. За ингээд хүннүүгийн төр нийгмийн байгууллал гэдэг энэ үндсэн том сэдв шүү дээ тий. Энэ дотор ч одоо нэг хууль, цааз тий. Одоо төрийн сүлд ингээд янз янзын одоо ингээд сэдвүүд ингээд дотор нь явж байгаа байхгүй. За одоо бол хоёул хууль цаазын тухай хүннүүгийн хальт ярих юм. За энэ дээр бол яг юу ярих хэвээр вэ гэхэлэр
Хоёул хамтран ажлын танилцуулга үргэлжлүүлж тгөө. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хариултаа хадгалъя гэдэг энийг та бүхэндээ танилцуулж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань байна. За хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээ бол таны худалдаа авсан худалдан авалт бүрийн тодорхой дөнгө таны хадгаламж руу автоматар шилжүүлдэг. За жишээ нь та 6500-аар ямар нэг юм худалдан авлаа гэхэд таны картнаас чинь 7000 хасагдаад тасаас 7000 хасагдаад 500 хадгаламж руу чинь 6500 тэр бүтээгдэхүүн үйлчлэг үзүүлж байгаа хүн рүү явна. Энэ мэтчлэн та 1000, 2000, 3000, 4000, 5000 гэдэг аль ч дүнгээр бүхэлдэж болно. Гол нь худалдан авалт бүр дээр чинь ингээл хариултууд чинь таны хадгаламж руу ороод их юм гэсэн үг. Нэгэсэндээ та зүгээр л яг үндсэн үнээрээ авч ийн гэхдээ дандаа хариулт мөнгө хадгалж яана гэсэн үг. Энэ маш хурдтай өсдөг юм байлээ л дээ. Тэгэхээр энэ үйлчилгээг бол одоо манай худалдаа хөгжлийн банкны хамт олон маань та бүхэнд үзүүлж байгаа. Дээрээс нь өдөр бүр хоримтлуулъя гэдээ бас нэг гоё хадгаламжийн үйлчилгээ байгаа. Энэ болохоор орой бүр миний дансны үлдэгдлийн тодорхой дөнгөнд хадгаламжийн данс руу шилжүүлдэг. Одоо би нэг 100,000 102,000 төгрөгтэй байх юм бол тий би нөгөө 1000-аас 5000 аль нэгийг сонгоо бүхэлдчих юм бол 100,000 үлдээд 2,000 данс руу орой болгон ороод байна. 00 цаг гэхэд л тэр бутархаа дөнгөд хадгалаад яваад байна. Энэ мэдчлэн бид нар нөгөө багадаа ингээл дэлгүүр ороход нэг хариулт мөнгө аваад тэрүүгээрээ ингээд хөөрхөн цуглуулж байгаа юм авдаг байсан. Яг энэний чинь буюу танд хуримтлалыг яаж хялбараар хийж болох вэ гэдгийг одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ болгоод худалдаа хөгжлийн хамт олон маань үзүүлээд байгаа. Гол нь хүн хуримтлалтай байна гэдэг чинь мэдээж баталгаатай ямар нэгэн санхүүгийн зүйлтэй болчихж байгаа өвчин зовлон эсвэл их сургууль боловсрол төлбөр юу гэдгийг танд яаралтай мөнгө хэрэг болоход таны хадгаламж гэдэг зүйл чинь л энийг авардгийн шүү. Тэрнээс хинч тань руу гараа сонгодог юм те. Хадгаламжтай л байх хэрэгтэй. За тэгээд энэ үйлчлэгийг та бүхэн маань сонирхож байгаа юм бол яг одоо доор гарч байгаа баннер дээр маань QR код байгаа. Тэр QR кодыг уншуулад худалдаа хөгжлийн банкны аппликейшнийг суулгаарай. За мөн хамгийн ойрхон байгаа салбар руугаас хандаад мэдээлэл аваарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас нь 1819-7977 гэж. За худалдаа хөгжлийн банкны хамт олондоо баярлалаа. Тэгээ энэ надад айгүйх таалагдаад байгаа юм. Яагаад вэ гэхээр яг нөгөө хадгаламж гэдэг чинь нөгөө өсгөөс эхэлнэ гэдэг нөгөө мөнгөний нэг лекц байдаг шүү дээ. Тэрийг сонсоход бол ерөнхийдөө яг нэг энэ талаар яриад байгаа байхгүй юу? Ер нь яг ингээд нийт олж байгаа мөнгөө ингээд хит хувааж байгаа. Энэ дээрээсээ яг ингээд тогтмол ингээд хадгаламжтай болчих гэдэг нь яг саяны одоо худалдаа хөгжлийн банкны гаргасан энэ үйлчлэгээ яг болж байгаа байхгүй тийм. Илүү их гоо сонирхолтой юм унших гэсэн юм манайхан Ганс Амгаланбаатар гэдэг миний фейсбુક байгаа. Тэрэн дээр би өнөөдөр нэг хоримтлалтай холбоотой нэг пост бичсэн. Тийм үү. Тий. Тэрийг бас манайхан сонирхоорой гэж. За хэлье. За өргөжлүүлье. За хууль цааз. За тэгэхээр яг хамгийн одоо ингээд те чухал одоо түүхэн тэмдэглэл гэж байгаа шүү дээ те. Хүннүгийн тухай одоо Сямацны тэмдэглэлүүдээс 110 дугаар бүлэг те. За энэ хүннүгийн шаш дээр яг гэдэг хэсэг дээр болохоор тэдний баримтлагдаг хуулиар эрт үзүүрийг гэж байгаа байхгүй. Ил гаргуул цаазаар авна гэж байгаа. За энэ бол мэдэгдэж байгаа те хамгийн чухал одоо ингээд хууль цаазын тухай мэдээ баримт байгаа юм. Тэгэхээр хулгайн ялтан хүнийг бол хөрөнгийг нь тэгээ бас гэр бүлийг нь гэдэг байгаа байхгүй хураана гэж байгаа. Хөнгөн хэрэгтнийг жанчин тэ хүндийг нь цаазаар авна. Шоронд 10 хоногоос илүү хорихгүй. Тэгээ улсын дотор хоригдлох хүн гэдэг бол хэдхэн байдаг гэж байгаа. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг ерөн сурвалж мэдээгээр бол тэ ер нь хулгай хийдэг хүн бол ховорхон, хууль зөрчдөг хүн бол ховорхон гэсэн утга санааг илэрхийлээд байгаа байхгүй. Эртний улсуудын үеэс ахуулаад ингээ чанга хатуу хуультай байсан түүнийг нь одоо нөгөө зүрхлэн зөрчигчд байхгүй гэдэг утга санааг бас давхар харуулад байгаа юм. Тийм байна тий. За тий хүмүүдэг тэгэхээр ч одоо саяны энэ өгүүлбэрээс ингээ үзэх юм бол тий энэ цаазаар авах, хөрөнгийг нь хураах, тэгээ жанчих буюу одоо нэг тий брэдик гэсэн үг шүү дээ. За ингээд 3 төрөл байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол яах вэ гэхээр мэдээж нөгөө нэг юу яаж байгаа. Энэ одоо нөгөө эрт сэлэм гэдэг зүйлийг хуйнаас нь тий ингээ ил гаргах юм бол одоо нөгөө нэг ер нь хүнийг алахыг занл хийсэн гэсэн утга санааг илэрхийлж байгаа байхгүй. Тийм байгаа шүү дээ. Сэлэм сугаллаа. Тэгэн гут нь одоо ерөөсөө энэ бол хүн алахыг занл хийсэн учраас энэ хүн болвол одоо энэ нийгэмд тэг хүннүүгийн нийгэм байх одоо ингээд хүн биш ээ. Энийг цаазаар авах гэсэн утга санааг илэрхийлж байгаа байхгүй. Гэтэ ямар айхтар юм бэ тийм. Чанга байгаа шүү дээ. Тийм байна. За одоо энэ дээр ч нийтүүлээ нэг юм ярих хэрэгтэй байхгүй. Энэ юу вэ гэхээр бас хэдүүл ингээ ахаа бодоод үзэх юм бол яг ингээд энэ бол хүннэг үеийн ингээ хууль цааз байгаа даа шүү дээ. Гэтэл одоо ахаал 13 доо 100 руугаад нэг Чингис хаан руугаа нэг хайлт ингээ яваад очие. Харьцуулна үзэхийн тулд нөгөө далан байлжууд гэдэг газар те Чингис хаан Жамх хоёр хамгийн анхны удаа байлддаг. Тэгтэл нөгөө Жамх бит тэднийг зээрэн хавцалж авахваа гэл те. За ингээл нөгөө 75 могоо гэл ингээл баахан юм болдог шүү дээ те. Чон совгийн нэгүүдэ цагаан гуагийн толгойг нь чавчаад морины сүүлнээс чирээд одлоо гэл. За ингээ байж идэл чинь өглөө болоод яг ингээд нөгөө нэг баг манан арилж байгаа энэ үед чинь гэгээ орсон чинь нөгөө ялсан Жамхын талаас маш олон хүмүүс Чингис хааныг дагаад ирдэг шүү дээ. За тэгэн гут нь туулын бургасад те хэдийгээр одоо Тэмүүжин чинь зээрэн хавцалж шахагдсан шүү дээ те. Энд чинь бас нэг ялагдал гэсэн үг байхгүй. За тэгэн гутаа
хэдчнээ одоо ийм хүнд хэцүү байдалтай байгаа боловч ийм олон хүн дагаж ирсэн учраас хоримлъя гэд туулын бургасанд ингээд найр наадам хийж байгаа шүү дээ. Тэгээ энэ яг найр наадамыг зохицуулж исэн хүн чинь бэлгүүд байгаа байхгүй. Тэгээ бэлгүүдээ орой яг ингээд явж исэн чинь нэг хатган овгийн нэг нөхөр морины одоо ингээд сулбуур те ингээд хулгаалцсан хамаг Монгол одоо те энэ овг аймгаас ингээд хулгаалцсан хяад боржгоноос гэсэн үг шүү дээ. Хулгаалцсан явж байгаад баригдсан байгаа байхгүй. Тэгэн гол чинь тэр чинь одоо хулгай хийн гэдэг бол маш чанга шийтгэлтэй байгаа шүү дээ. Тэрийг бэлгүүдээ барьж аваад одоо ингээд те шийдэх гэсэн чинь бүрий бүх гэдэг жөрхөн овгийн нөхөр ингээд хамгаалаад эхэлдэг үстэй. Хамгаалаад энэ хоёр чинь ингээд тэрсэлдээд манай овгийн хүнийг чи яхаар шийдэх гэж байгаа юм. За тэгэн гот нь бэлгүүдийг ингээд мөрийг хагч авчнаа гэл ийм зүйл гарч иж чинь те. Тэгэхээр энэ бол хулгай хийн гэдэг бол тэр 13 дугаар зуунд ч гэсэн чанга гатуу хуйлтай. Хүмүүдэл чанга гатуу хуйлтай байгаа. Гэтэл одоо яг шинжлэх ухааны технологийн их сургуулийн яг ингээд түүхийн лекц гэдэг ном байдаг байхгүй. Энэ ном дээр яг эртний улсуудын үед тэгээ дундад зууны эртний улсуудын үед бас нэг чанга гатуу хууль байсан. Тэр чанга гатуу хууль нь болохоор хэрвээ нэг хүнтэй хулгай хийх юм бол тэр хүнийг цаазлаад тэгээ цаазлсан толгойг нь шүү дээ те одоо ингээ илжирээд муудаад гавл яс болгоод хэрвээ тэр хүн хулгай хийсэн хүн эцэгтэй байх юм бол эцгийнхэн толгой дээр нь насан туршид нь зүүж явуулна гэж байгаа байхгүй. Хөө ямар амар би. Тэгэхээр энэ бол ер нь бол яг эртнээс ахуулаад ер нь хүннүүгийн төрд ч гэсэн тэр эртний усуудын үеч тэр 13 дугаар зуунд ч тэр хулгай гэдэг зүйл бол хамгийн чанга хатуу хууль цаазтай байсан байгаа. Тийм учраас энийг зүрхлээд хулгай хийж чаддаг хүн байхгүйсэн байгаа байхгүй. Тийм байна те. Одоо хулгай хийж байгаа бол яг яаж байгаа бол те манай алуулах нь шүү дээ. Энэ том хулгай хийж байгаа хүмүүс те. Тэр дашраар байхгүй тийм шүү дээ. За тэгэхээр энэ бол бас л хамгийн чанга хатуу хуулиудын нэг байгааз. За хоёрдугаарт болохоор энэ бол нөгөө нүүдэлчдийн юу байгаа? Амьдралын хэв маяг гэж байгаа. За энэ хэв маягаас шалтгаалаад хорих ял буюу нөгөө нэг энэ яд гэж байх ёстой шүү дээ тий. За тэгтэл тэрийг бол би даасан одоо юм төрөл болж байгаагүй гэж байгаа байхгүй. Ямар нэгэн хүн одоо жишээ нь одоо марат тий гэмт хэрэг хийлээ гэж бодъё. Тэгэх юм бол энийг яг гэмт хэрэг хийсэн үгүй юу гэдгийг тодруулах зорилгоор хамгийн дээдлэг 10 хоног л хорих нь шүү дээ. А тэрнээс биш яа ингээд нэг шорон гэдэг ч юм уу тий хорих одоо анги гэдэг ч юм уу тийм зүйл зориултын тийм зүйл бол байгаагүй гэсэн. Тэгэхээр энэ бол аливаа нэг асуудлыг маш хурдан шийддэг тий ийм л байсан байгаа байхгүй. За ер нь л хэрэг хийсэн тодорхой бол тэгэл хазар авах юм байна шүү дээ. Тэгээ чанга хатуу болохоор тэрийг зүчдэг хүмүүс ч бас ховор байсан чинь тэгээ. Гэтэ тийм их дайн байлдаантай үед энгийн ард дунд те хүннүү дотор байхдаа сэлэм сугалж болохгүй. Тэгэх юм бол өөр алуулах нь шүү дээ. Энэ бол нөгөө инх цагийн л хууль байж болохоор байгаа байхгүй. Тэрнээс ч дайн байлдааны үед бол тэр чинь мэдээж шал өөр хууль. Яг дайны одоо те хээрийн хууль гэдэг ч юм уу. Дайны хууль, хээрийн хууль бол хээртэй үйлчлэн гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан шийдэгдэх баг. Тийм болохоор энэ нөгөө инх цагт нөгөө сэлэм эрт гаргах эсвэл нөгөө хуралдаа маш олон ингээд нөгөө зөвлөгөө болж авахд те тэрэн дээр одоо нэг нэгэ эсэргүүц шийдэл гаргах юм бол ер нь өхнөл гэсэн үг байгаа байхгүй. Тийм ээ те. Айхтар юм байна. За тэгээ одоо саяны одоо ил галсан эдгээр хуулиуд бол яг үнэндээ бол нөгөө нэг бичигдмэл хууль бас байсан уу үгүй юу гэдэг дээр эрдэмтэн судлаачид бас ингээд судлаад яваад байгаа байхгүй. За ингээд судалж байгаад ерөнхийдөө бол яг хүнүүд бол ингээд бичиж үлдээсэн одоо манай нэг үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Энтэй адилхан бичиж үлдээсэн хууль гэхээс илүүтэйгээр ер нь бол хэв хууль шинжтэй байсан гэж үзэж байгаа. За хэв хууль шинж гэдгийг бол ерөнхийд нь ингээд тайлбарлаад үзэх юм бол ер нь бол нөгөө хүн ард түмний донд те ингээл хідэн зууныг торшод гэдэг ч юм уу амьдралынхын торшод те ингээд өмнөх үеэсээ гэсэн үг шүү дээ. Уламжлагдаж явсаар байгаа за ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг нөгөө 20 цэрийн ёс байх хэрэгтэй шүү дээ. За босгон дээр гიშгэж болохгүй гэдэг ч юм уу. Энтэй адилхан ингэж явсаар байгаад ер нь хүн алах юм бол цаазлуулах юм байна. Хулгай хийх юм бол цаазлуулах юм байна те. Ер нь хүнд ял шийтгэлтэй байх юм бол цаазлуулах юм байна гэд эдрийг ингээд нөгөө мэдчихэдэг байсан учраас одоо энийг зүгээр шууд ингээд одоо нэг хамаа сам дамжин гэдэг юм уу хөвшмөл хэв хууль гэдэг нь бол хөвшцэн цэрийн ёсноос үүсэлтэй одоо өмнөх үеэсээ үүсэлтэй те ингээд явдаг гэж бичигдээгүй хууль байсан гэдэг зүйл хэлээд байгаа. Гэхдээ нөгөө нэг өстой амнаас ам гэхэр чинь бүгд мэддэг гэхэр чи юу юм бэ? Одоо би Монголын үндсэн хуулиас нэг хитгэн л одоо нэг барагцаа баримжаалал хэлүүлээ л шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүс чинь болохоор бүгд мэддэг байсан. Тэгээд ээж аав нь хүүхдүүдтэй заагаад явдаг. Тэгээ яг энтэй адилхан нөгөө яг л нөгөө нэг гэрийн сургууль гэдэг зүйл чинь энд явж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэрийн сургууль. Энд чинь яг л нөгөө нэг
аав гэртээ нөгөө нэг сургаал айлдна гэдэг чинь тэр чинь нөгөө одоо нөгөө гэрийн сургууль болоо явчих واخгүй. За миний хүүч одоо ингэж болохгүй шүү. Тэгэж болохгүй шүү гэдэг ч юм уу те. Тэгээ энийг чинь бас 13 дугаар зуунд чинь нөгөө нэг Рашид эдний судрын чуулган дээр маш тодорхой бичсэн байдаг шүү дээ. Тэр юу хөө гэхэлэр монголчууд ер нь өөрөөсөө дээшээгээ те хідэн үеийг одоо 7-8 үе тэр бүхий л одоо ингээд Чингис хаан Бүрчон те эдрийнхээ бүх үеийг аав нь хүүдээ амаар дамжуулж чийжлүүлдэг. Хүүн үүнийг нэг ч одоо алгасгүйгээр ингээд мэдчихэдэг гэдэг ийм зүйл хэлж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хүнүүд ч гэсэн бас байх боломжтой байгаа байхгүй. Тэгэж сайхан явсан юмыг тэгэл дунд нь тасалсан да тийм ээ. За. За яг хамтаа хэлсэг танилцуулчих уу. За тэгээд таймер өргөжлөлгүй те. Тэгээ. За хүннүгэн төх нэвтрүүлгийн маань ивент тэтгчээр MMS компани ажиллаж байгаа. MMS тийм ээ. Ногоон ирээдүйг хөгжүүлээг манайхан одоо нэг хэсэг бодох юм бол айгүй сайн мэддэг болсон баг. За MMS группийн бүтээн байгуулсан төсөл буюу MMS Green Building гэж байгаа. Энэ болохоор дэлхийн хамгийн нэр хүндтэй LEED ногоон барилгын гэрчилгээний дээд ангил болох BD нэмэх C Platinum гэдэг болцлыг хангаж Монгол улс анх удаа LEED гэрчилгээтэй улсаар аль биесээр бүртгэгдсэн баг. За ер нь MMS компани маань хилээд байгаа зүйл энэ. Энэ барьсан газар нь хаана үдийн гэхэлэр Буян тухайгийн тойргоос Урагшаага Төв аймаг руу явах замд буюу яг тойргоос Урагшаага 200 м яваад замынхаа зүүн гатлалтаа яг энэ бүтээн байгуулалт байна. Том талбайтай, барилгатайгаа, агуулгатайгаа ийм тэгээд чинь нөгөө ногоон байгууламж те зам талбай тэгээ барилга нэгсэн 3 4 юмас бүтэж байгаа. Тэгээ энэ болгоныг тэр чигт нь яг Монгол инженеруудын төлөвлөгөө барих те уруухан энэ болгонод бид хийсэн. Тэгээд MMS компани ерөөсөө энэ хийсэн зүйлээ нууж тэрүүгээрээ нэг мөнгө олох гэж ерөөсөө бодсон. Хэдүүлээ ногоон ирээдүйг хөгжүүлээ. Монгол улс ямар ч сан чадаад ийм юм хийгээд бид нар аваад ирлээ. Хамтдаа хэдүүлээ яг ногоон ирээдүйг хөгжиё. За ингэж хийж чинь. Тэгээд ногоон ирээдүй гэдэгт юу багтдаг юм. Тэ сэргээгээд хэрчим хүчин юу юм те. Энийг яаж одоо нэг ногоон байгууламжаа байдгийн хэдэн өвд нь байх ёстой юм. Тэгэл яаж дулаанаа шийддгийг гэх мэтлээ. Ус. Энэ болгоныгоо хамтдаа хөгжийг л танилцуулж байгаа шүү. Тэгээ холбогдох утас нь 7711 1999 7711 1999 гэсэн дугаараа та бүхэн маань MMS компанитай холбогдоорой. Баярлалаа гэж. За дараагийн одоо нэг дэд сэдв болохоор энэ хуралдаан. Хурал те их хуралдаа гэдэгтэй адилхан. Та бас тахилга тайлга энэ тухай бас ярих юм. Мэдээж нөгөө түүхэн тэмдэглэл Сямацэнэ те. За энэ дээр бол бас энэ тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэрэн дээр бол цагаан сард шанийн өргөнд бүх дарга те баг хуралдаад цуглаж тахилга үйлдэнэ гэж. Цагаан сараар. Тий цагаан сараар. За тэгээ 5 дугаар сард Лүнчэн буюу одоо нөгөө Луут хот те. Энд их хуралдаанд те цугларч өвгөд тэнгэр газар онгоц савдагт тахилга үйлдэнэ. За тэгээд намар нь яах вэ гэхлээр одоо яг морь таргалахаар гэж байгаа байхгүй. Дайлынд их хуралдаагаар цугларч хүм малын тоог бүртгэн шалгадаг. Энэ нөгөө их хав хомрог хийдэг те энэ тэр гээд зүйл байгаа байхгүй. Тэгээд яг ингээд хожуу хаан улсын сударт гэж байгаа. 89 дэх бүлэгт нь өмнөд хүннүүгийн шаштрт хүннүү нарын заншлаар жилд 3 удаа луу тахилга буй. Өргөж цагаан сараар 5 9 дэх сард нохоо өдөр тэнгэр хайрхтыг тагтгаа гэж байгаа байхгүй. Өмнөд шаний дотогшоогоо те одоо нэг дагснаас хойш одоо хаан улсыг дагснаас хойш гэсэн үг шүү те. Хойш одоо нэг хамгийн хуанд идэж хамттан тахил өргөх болсон гэж байгаа. Тэгээ олон аймаг цуглаж төрийн хэрэг хилэлцэн морь тэмээ уралдуулан наригдаг байжээ гэж байгаа. За одоо энэ дээр чинь нэг хүннүгийн спорт те энэ зэрэг юмнууд нь гадарч байгаа байхгүй. Дээрх сурвалжийн мэдээнээс яг ингээ үзээд явах юм бол ер нь хүннүүд их баг хоёр төрлийн хуралдаан байсан байна. Тэгээ цагаан сард бол шанийг өргөнд болдог баг хуралдаад ер нь бүх дарга нар оролцдог гэсэн тий. Одоо нэг ардын дарга, мягтын дарга, тий 100-ын дарга гэдэг. Энээс үзэх юм бол ер нь хуралдаад бол ер нь 24 одоо аймаг овгийн тий бүх чухал гэсэн хүмүүсүүд оролцдог байсан байгааг хэлж байгаа байхгүй. Энэ дээр бол одоо нэг шанийг амар амгалан айлтгнаа гэдэг. Тэгээ зарим одоо нөгөө түүхэн сурвалжууд дээр чинь шаниу тий хүлээгүй шаниуг амар амгалан айлтгах гэдэг ч юм уу энэ дээр одоо нэг эрхээ байсан гэдэг ч юм уу. Одоо нэг тэмцэл гарах гэдэг хүмүүс тий одоо хожим нөгөө би шанийг үйч гэсэн. За харин одоо яг Лүнчэн болон Дайланд болдог тэг хуралдаан нь бол их гисэн тодголтой байгаа байхгүй. Тэгээ энэс үзэх юм бол төмтийн дарга нар болон бусад язгууртан төшмөдүүд ер нь улс орны цааш нь хааш нь яаж авч явах вэ? Дайн байлдаа хинтээ зарлах уу? Ямар улс орондоо дипломат харилцаа тогтоох уу? За ийм зэрэг зүйлийг шийддэг байсан байгаа байхгүй. Тэгээ энэ бол нөгөө намар мал таргалахаар буюу адуу таргалахаар гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө адуу таргалахаар дайн тулаан хийх боломж нь илүү их бүрдэж эхэлж байгаа байхгүй. Тинкэтэй байна гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь хүннүү хаан улсын хамгийн анхны дайн багш Лебантай хийсэн. Энд чинь нөгөө өвлийн хүйтэнд болсон шүү дээ. Тэгтэл нөгөө хүннүү морчин тарга твэргээ ингээ алтаагүй байсан. Энэ үеийг бас давхар хэлээд байгаа байхгүй. За тэгээ ер нь яг энэ их хуралдаан буюу тэг хурал цуглаан тэг яг энэ үеэр бас юу хийдэг вэ гэхэлэр мэдээж нөгөө нэг хүн амын тоо гаргана.
малыг бүртгэн. Дээрээс нь их хава хомрог хийж одоо тий цэрэг ирсээ бэлтгэн. Гэх мэтэр одоо тий ингээ төрийн одоо хэрэгтэй ажлуудыг бас давхар хийгээд идэг гэсэн байгаа байхгүй. За тэгээ энэ дээрээс гадна бас яг энэ их хуралдааны үеэр нөгөө тахилга тайлга хийдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энд бол нөгөө нэг бөө мөргөлийн нөлөө бас хүннүүд маш их байсан гэдгийг бас харж болж байгаа байхгүй. Тийм байна. За энэ дээр бол яг одоо нэг түүхэн тэмдэглэл те бас л хан улсын сударч гэсэн тэмдэглэл үлдээсэн байгаа байхгүй. Шаны өглөө ордноосоо гараад нөгөө ургах наранд үдэш нэг жаргаж байгаа те одоо ингээд наранд гинэ өглөө ургах наранд үдэш саранд мөргөнө гэд ингэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг нохоо могоо өдрийг эрхэмлдэг гэдэг. Энэ бүх зүйлүүд нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бөөгийн шашин хүчтэй байсан те бөөгийн шүтлэг хүчтэй байсан гэдгийг нь давхар хэлээд байгаа. Үүн энэ бас нэг археологийн баримтаар бол маш давхар ингээд нотлогдсон байдаг тийм хүнүгийн язгууртан жирийн иргэдийн буш энэ тэрэн дээр яг л нөгөө нэг нийгмийн зэрэг дэвээсээ шалтгаалаад тийм яг авсныхан дээр нь одоо наран хэлбэртээс тийм нар саран хэлбэртэй алтаар хийсэн яг жирийн иргэдэд бол ингээд төмрөөр хийсэн модоор хийсэн гэх мэтээр ингэж харуулж байгаа нь одоо нөгөө бидний хэлдэг нөгөө нэг наран эцэг саран их гэдэг ч юм уу тийм тэнгэр эцэг газар их гэж ярьдэн штэ. Энэ бүх зүйлийг одоо ингээд шүтлэг бишрэлтэй ингээд холбоо тогтсон ийм зүйл байгаа даа. Тэгэхээр хаа ингэжсэн штэ. Нөгөө Египтэд явж хахад Египтийн фараонуудын чинь болохоор алтаар хийгээл те. Гэсэн чи одоо цагт биднэрт нөгөө нэг алт айгу одоо цагт айгу үнэтэй болохоор бид нар нөгөө алтан буухныг харчаал энэс амар мундаг хаан байгаа те ийм байсан болохоор алтаар байгаа гэж боддог байсан штэ. Тэгсэн чи хажуу талд нь мөнгөн буухан байсан чинь тэр мөнгө нь яг Египтийн хаантай үедээ болохоор мөнгө нь илүү алтнаасаа хэд дахин илүү үзэнтэй байсан гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо хүннүгийн одоо археологийн олдврууд энэ төрлийн юм дээр бас одоо алтаар хийх, модоор хийх энэ төрлийн юмуд нь үн цэний хувьд ялгаатай байх бол одоо 2000 гаруй жилийн өмнөх юм. Тэг яг нийгмийн давхаргаа дагаад явах юм бол алт нь илүү үнэтэй болчихно л доо. Энд алт илүү үнэтэй. Тэгээ мөнгө ингээл цаашаагаа явчихж байгаа. Мөнгө тэрний дараа одоо хүрлийн дараа ч одоо нэг модыг ингээд агуу гоё ингээд будгаар будаад тий ингээд хийцэн тэрний дараа ингээд төмөр ороод явчихж байгаа тий ингээд явчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөө нэг нүүдэлчд ч нөгөө яг ингээд нөгөө өнгөт металл буюу одоо алт эрдэнэс чинь бас нэг үнэт юм болоод явчихж байгаа байхгүй. За тэгээ одоо цаашаага ингээд явах юм бол нөгөө мэдээж бөө мөргөл тий тэнгэр шүтлэг гэдэг зүйл бол юу яачих нүүдэлчдийн хувьд бол нэг цаг уурын элдв хатуу ширүүн үзэгдэл те аянга цахилгаан салхи бороо шуурга те эсвэл одоо өөр юу гэдгийг гал төмөр гэдэг ч юм уу энэ бүх үзэгдлийг бол одоо нэг юу яасан баг ер нь тэтрээс нөгөө нэг ингээ те явсараагаад хитэн үе ингээ дамжиж явсараагаад уул усаа шүтэх те байгалаа дээдлэх энэ зүйлүүдээс ингээ явсараагаад нөгөө нэг их дэлхий гэдэг зүйлээ ингээ тэнгэр хэмээн ойлгоод тий энэ бүгдийн нэр нь бол энэ бол байгаль их дэлхий юм аа энтэйгээ зөв харьцах ёстой юм а гэдэг зүйлийг л давхар ингээ хүмүүчүүд ингээд аваад явжсэн байгаа байхгүй. Тийм ч учраас нөгөө нэг уул усаа дахин шүрдэх тий тахилга үйлдэх энэ зан үйлүүдээ бас ингээ давхар хийгээд байгаа байхгүй. Тэр бүхэл одоо яг юу яаж бөө мөргөл чинь одоо нэг бүр улс төр төртлөө яваад орчиж байгаа. Тийм шүү дээ. Тий мэдээж явж орж байгаа л байхгүй. Шаны өөрөө ингээд нөгөө бөө мөргөллөө ингээд шүтээд нь шүү дээ тий бишрээд байна. За тэгтэл чинь нөгөө улс төрд орж байгаа нэг үйл явдал нь гэх юм бол хөлөөгүй шанийг үе чинь нөгөө Ли Гуанли гэдэг хан улсын бас нэг амар алдартай жанзан тий хүннүг эсрэг нэлээд олон тэмцэлсэн. Энэ жанжин чинь сүүлдээ хүнүүд бууж өгч байгаа шүү дээ. Нөгөө ар гэрн нөгөө нэг хан улсад тий хан Хуандигийн үед одоо ингээд хараал чатах хийсэн гэдэг ингээд бүгд хэлмэгдэж байгаа байхгүй. Тэгээ мань нөхөр чинь ингээд явсараад ерөөсөө амьд үлдэх шалтгаан нь хүннүгийн шаниуд бууж өгөх юм байна гэдэг. За ингээд буугаад өгсөн байсан чи бөөр өмнөх ингээд хэдэн шанигийн өмнө хүнүүд буугаад ирсэн. Хүнүүд бол нэлээд нэр хүндтэй болчихсон нэг хан улсын нэг төшмөл нь өмнө нь тэр Ли Гуанлид хан улсын Хуандигийн ордонд байхдаа нэлээд их дарлуулдаг гэсэн байгаа байхгүй. За тэгэн гутаа тэр Ли Гуанлиг яаж хорлох уу гэж бодон гутаа хөлөөгүй шаниугийн ихийнх нь бие нь муудсан чинь нөгөө бөөнөртөө хуйлдаад тэгэн гутаа энэ хөлөөгүй шаниугийн бие нь хөлөөгүй шаниугийн ээжийнх нь те ихийнх нь бие нь муудаад байгаа энэ гол шалтгаан нь Ли Гуанлигаар те цусан тахилга өргөх юм болвол идэгнэ гэж ütсэн байгаа байхгүй. За ингээд энд нь хөлөөгүй шаниу одоо те үнэмшээд бас нөгөө ихийг аврахын тулд Ли Гуанлигаар цусан тахилга өргөжж байгаа байхгүй. Гэтэл нөгөө Ли Гуанли чинь хэлж байгаа ч би ямар ч гэмт хэрэг те энэ юм хийгээгүй байтал та бүхэн намайг ингэх юм бол энэ газар нутагт те гамшиг байх болох болно гэж хэллээд тэгтэл яг энэс хойшоо хүмүүс чинь ган зууд те энэ зүйлүүд чинь үргэлжилж болсоор хагаад сүүлдээ нөгөө Ли Гуанли чинь зориулсан бунхан барьж байгаа байхгүй. Тахилын сүм барьж өгч байгаа.
Тэгэхээр ямар зорилгоор ашиглахаас шалтгаалж бас тийм хүч болж л ийсэн юм тий. Тий. Одоо бас яг шинжилгээ ухааны технологийн сургуулийн доктор тий профессор юу Болдотор гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор нөгөө нэг нүүдэлчдийн одоо тий зан заншил шүтлэг бишрэлийн тухай ингээд нөгөө судалгааны бүтээл 2010 он докторны диссертац хамгаалсан байдаг байхгүй. Тэгээ энэ хүний судалгааны бүтээлээс ингээд аваад үзэх юм бол яг эртний нүүдэлчдийн тэнгэр шүтлэгийн ингээд хөгжлийг ба штэ тий хөхийн урдх үе, хөхийн үе, хөх тэнгэрийн үе, мөнх тэнгэрийн үе, хурамст болон бурхан тэнгэрийн үе хэмээн 5 үе болгож хувааж авч утсан байна. За тэгээд тэнгэр гэх ингээ бурхны нэр те нүүдэлчдийн дунд дэлгэрхээс өмнө тэнгэрийг хөх тэнгэр те хөх гэдэг байгаад тэнгэр гэх нэр орж ирээд одоо хөх тэнгэр гэж хоршиж дуудах болсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэнгэр шүтлэгийн хөгжлийн явцад мөнх тэнгэр улмаар тэнгэр бурхан тэнгэр гэх болжээ. Нар сар хэлбэрт чимэглэг те одоо ингээ нэг одоо оршуулгана ингээ байгаад байгаа шүү дээ. Энэ зүйл болвол одоо ингээ нар сарыг шүтэх хамгийн том одоо баримт бол археологийн баримт муу юма гэж үтсэн байгаа юм судалгаач. Тэгэхээр энэ бол яалчгүй одоо нөгөө бөөм мөргөлтэй ингээ явсаар байгаа үүсэл хөгжлийг нь яриад байгаа энэ зүйл байгаа. Тийм. Тэгэхээр хүннүгийн үед за юм тэрнээс хоошооч гэсэнтэй хүн шүтэх биш те. Ямар нэгэн юм бит зүйлийг биш. Тийм угаасаа л тэнгэр шүтлэгтэй гэдэг л те. Яг зөв. За одоо дараагийнх нь болохоор ингээд төрийн бэлэгдлүүд байгаа. За төрийн бэлэгдэл гэдэг маань болохоор хүннүгийн шаны бол те төрийн бүрхэн ирэхэд одоо эзэн байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө бэлэг тэмдэг болгох хаш тамхтай те байсан бөгөөд бас хааны одоо хаан хүний 9 бэлэгдэлд туг, эсэр, шөхөр зэргийг одоо ингээ багтааж үздэг байсан байгаа байхгүй юу? Хүннүгийн яг ингээд сурвалжаа ингээ үзэх юм бол судлаачтай үзэж байгаагаар те. За тэгээд хаш тамхын тухай хоёул өмнөх дугаар дээр нэг хальт ярьсан шүү дээ те. За гэхдээ энэ ярихдаа бол яасан байгаа юм? За ер нь бол нэг хожуу үе боловч нийтийн толгойн дээр 90-ад оны үед гэсэн те 90-ад оны үед бол ингээд хаш тамга байсан ингээд хүннүүд ингээд хаш тамга байсан гэдэг тухай гараад байгаа байхгүй. Гэтэл энийг бол нэг модон шаны бол хүннүүд хэд хэдэн удаа захиа илгээж исэн. Тэр захиан дээрээ бас тамга тэмдэг дардаг байсан. Энэ нь бүр яг лавшан шаныг үед юу гэдэг одоо хан улсаас ирсэн төшмөл байгаа шүү дээ. Энэ төшмөлийн одоо зөвлөснөр бол маш том олон тамга тэмдэг дарах ёстой те гэдэг энэ зүйлүүдээс үзэх юм бол ер нь хаш тамга бол яг хүннүү гүрэн байгуулагдсан цагаас хойш байх магадлал бас байж болохоор гэж байгаа байхгүй тий. За энэ эсэр буюу одоо ингээ шөхөр гэж байгаа. За тэгэхээр эсэр гэдэг нь болохоор яг одоо нэг дорд Монголоос олдсон хүн чулуун хөшөө гэж байдаг шүү дээ тий. За энд бол нөгөө эсэр сандал гэж байдаг байхгүй. За энэ бол 13 дугаар зууны үеийн тий яг Монгол одоо ингээ язгууртан хүнийг төрсөлдсөн тий. Нэг тахилын онгоны ингээ гадаад хүн чулуунууд байхгүй. Энэ дэр бүгд яг юм эсэр сандалтай. За тэгэхээр энэ бол эсэр сандал гэдэг маань болохоор яг юм бэлэг тэмдэг тэр язгуурт хүмүүсийн бэлэг тэмдэг болох гэдэг шүү дээ. Гэтэл энэ нь яг ингээ 13 дугаар зуунаас өмнө Кяданы үеч гэсэн байдаг. Кядан буюу хятан гүрний үеч гэсэн байж идэг. Гэтэл энэ нь бүр яваад хүннүг үеч гэсэн байгаад байгаа байхгүй эсрэг сандал гэдэг зүйл. Тэгэхээр шаниугийн сандал гэсэн үг үү? За ер нь шаниугийн сандал гэхээс илүүтэйгээр язгууртнууд хэрэгэлдэг байсан байх магадлал өндөртэй. Яг 13 одоо Кяданы үеийнхаар ингээд аваад үзэх юм бол тий. Гэтэл энд бол яг 189 онд шүү дээ. Одоо нийтийн тооллын тий 189 онд бол холбогдох мэдээгээр бол одоо хан улсын тий Линди хаан гэж байгаа Хуанди хүннүгийн эсрэг сандалд айгу дуртай байсан гэж байгаа байхгүй. За дуртай байсан. Гэдэг талаар ингээ өгүүлж бичсэн байдаг. Бүр хүннүгийн эсрэг сандал гэж байна тий. Тэгэхээр хүннүг өөрсдөө л хийдэг байсан гэсэн тий. Тэгээ яг ингээ хүннүү судлаач Эберхард гэдэг хүн байгаа байхгүй. Энэ хүн бол одоо хүннүгийн тий эсрэг нь одоо ингээ хөдөлдөг түшлэгтэй зөрүүлсэн дөрвөн модон хөлтэй арьсаар ингээ бүрсэн сандал байсан гэж үзэж байгаа. Гэж байгаа. Тэгэхээр энэ ноён уулын булшнаас шөхрийн хэсэг олдсон байдаг тий. За шөхрийн хэсэг олдсон байдаг. Хүннүгийн шаниу төрийн одоо ингээд бэлэгдэл болох эсэр шөхөр зэргийг хэрэгэлдэг байсан гэж байгаа. Шөхөр нь ямар шөхөр? Шөхөр гэдэг болохоор бүр их энэ бол яг саяны миний хэлж байгаа зүйл бол тий нэг жоохон өмнөх үеийн судалгаа. Гэхдээ яг ингээд шөхөр гэдэг нь болохоор хүннүгийн одоо нэг зэрэг дэвийг илэрхийлж байгаа сүүх тэрэг гэж байгаа шүү дээ тий. За тэр сүүх тэрэгэн дээр чинь мэдээж одоо нэг шаниу язгуурт хүн чинь сууж явна. За тэр сууж явж байгаа санд тань тий. Гэтэл тэнд чинь ингээд нэг голоос нь одоо ингээд нэг баг нь босгоод шөхөр болгож байгаа. За тэгээд тэр нэг шөхрийн одоо ингээ үзүүрийн чимгнүүд нь цэцгэн чимглээд байдаг байхгүй тойроод. Тэгээд тэр чинь ингээ алтаар хийцэн эсвэл одоо ингээ мөнгөөр ингээ бүрцэн тий алтаар бүрсэн гэж байгаа шүү. Хүрлийг алтаар шарсан, мөнгөөр шарсан, хүрлээр нь тий хүрл чинь өөрөө яг ингээ бодит амьдрал дээр бол бас л гоё харагдаж шүү. Тэгээд маш удаан байж чаддаг. За тэгэхээр энэ зэрэгээс ингээ үзэх юм бол эн чинь нөгөө нэг нийгмийн давхарга гэдэг зүйлийг нь харуулад байгаа тий. Энэ зүйлийг бас давхар хэлээд байгаа байхгүй. Хүннүгийн
хаад язгууртны булшнаас малтсан заавал нэг заншлын ёсоор бол сүйх тэрэг гарч ирнэ. Сүйх тэрэг болгоно нь одоо ингээд шүхрийн үзүүрийн чимэгтэй буюу дог гэж ингээд те гих мэтэр ингээд нэрлээд байдаг. Тэгэхээр энэ бол нөгөө шүхэр гэдэг нь бол бас тэр юм байна те. Тэр байгаа. Тэгээ бас юу байгаа штэ. Би 2012 онд яг 2012 оны 12 сарын 22-ны өдөр те дээр нэг яриадсан те. Дэлхийн сөнөх өдөр гэж яриадсан штэ. За яг энэ үед ч нөгөө Эрдэнэтр багштайгаа хамт те ингээд хүннүү студ гэдэг байдаг байхгүй. Эдний ингээд судлаа юу ингээд хүмүүстэй хамт урагшаа нөгөө бүгд найрамдах хятад ард улсын те Шаншин мужийн Сиан гэдэг хот руу Цэншин хаандагийн бунхныг очиж үзье. За тэнд үзэх чинь бас л яг тэнд чинь нөгөө нэг сүйх тэрэг байгаад байгаа. Язгууртуудад зориулсан. За тэгээд тэр сүйх тэрэгнээс ингээ харах юм бол тэр яг шүхэр нь шүү дээ те. Энд чинь яг нөгөө хүрлэр хийцэн ингээд нөгөө нэг загвар байгаа даа шүү дээ ингээд жижигхэн хийцэн. Тэгэхээр тэр бол яг тухайн үеийн сүйх тэрэгний жижигхэн загвар гэсэн үг байхгүй юу? Хааныхаа Цэншин хаандагийн бунхнаас олж байгаа шүү дээ. За тэгвэл тэрийг ингээ үзэхээр тэнд бол яг одоо нөгөө голын тэр шүхэр хэсгийг ингээ салгад юм бэл. Салгадаг. За тэгэхээр энэ салгадаг гэдэг маань болохоор магадгүй энийг бас тэг хүнүүд хэрглэж исэн байх магадлалтай. Тэгэхээр зөвхөн тэр нөгөө нэг саяны шүхэр гэдэг байгаа зүйлийг сүйх тэрэгэн дээр тавьдаг гэдгээсээ илүүтэйгээр бас хээр хөдөө те нөгөө шүхэртэйг ингээд бас байдаг. Одоо тэр чинь нарыг халахлна те ийм зүйл бас байх магадлалтай гэж байгаа. Тийм ээ. За дараагийнх нь болохоор төрийн талбай тог. За энэ талбай дуг гэдэг бол тог шүү дээ тий. За ингээ Монгол нутагтх ингээ нүүдэлчдэд эрт үе дээр үеэс ингээ байсан байгаа байхгүй. За энийг бол яг одоо ингээ хөрлийн үеийн хадны зургаас бас давхар харж болж байгаа. За ингээ хадны зураг дээр бол тий Монгол алтаа ингээ зүүн биед орших хар салаагийн ингээ голын ингээ эхнээс ингээ эхлүүлсэн ингээ юу байгаа байхгүй хадны зураг байгаа. За энэ зураг дээр бол ингээ далбаа тий туг ийм зүйлүүд ингээ байгаад байгаа. За тэгэхээр энэ бол ер нь бол юу яаж байгаа байхгүй. Яг тэр хадны зургаас ингээ харах юм бол те нэг ийм зүйл харагдаад байгаа юм. Яг ингээд өөрийнхөө бүсэндээ ингээ борохоо ингээ те борохоо майк ингээ зэвсэг зүүцэн зайдан морьтой хүнийг дүрслсэн байгаа. Тэгээ морьных нь чих толгойг ихэд гоёмсгоор үзүүлээд морийг нэг гартаа одоо борохоо барьсан явган хүн хөтөлж ингээ байгааг харж байгаа байхгүй. Гэтэл тэрнийг одоо нөгөө нэг морин дээр суудсан байгаа хүн ба штэ те тэр нь бол бодсон ингээ нэг хингэрэг маягийн ингээ барьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө нэг жирийн хүмүүс бол бас биш байгаа. За энэ бол нөгөө нэг одоо дайн байлдаан боллоо. За тэгүн гутлаа дайн байлдаан болохоор ч нэг сүр бараатаал ингээд дүс ингээд те хингэрэг бөмбөр ингээд нүдэд эхэлдэг шүү дээ. Энд чинь нөгөө нэг дайнд оролцож байгаа тэр цэрэг ирсүүдийнхаа ингээд зоргийг чангалж байгаас те ингээд зүрхийн дөргиж шүү дээ. Гэтэл яг энэ дээр бол хүмүүдэр ч гэсэн бас яг ийм зүйл бас байсан байх магадлалтай байгаа байхгүй. Тэр нь бүр яг дайн байлдааны дунд те баг давхиан дундаа ингээд ингээл бас хийжсэн байх магадлал өндөртэй. Тэгэхээр энэ бол яг л хүмүүдтэй туг талбай бас байсан байх магадлал өндөртэй. Энэ нөр түүх сурвалжийн медианд ч гэсэн шийжи шаны бол 5 өнгийн туг талбайтай байсан гэд яриад байгаа. Гэтэл бид нар бас нэг яриад байгаа шүү дээ. Хүмүүгийн бас хаад язгууртны булш энэ дээр чинь ноён бол хамгийн алдартай те тэндээс бол торог дурдан одоо ингээд аав хэсгүүд бол 1924 оноос хойшоо ингээд маш ихээр олдож байгаа те энэ дээр бол одоо Оросын судлаач нар бол зарим нэгэн торгон идлүүдийг болохоор энэ хүнүүгийн туг сүлд байсан байна гэж үзээд байгаа байхгүй туг сүлд. За тэгээд туг гэдэг нэр бол мэдээж ойлгомжтой шүү дээ те адуунаасаа нэг туг усыг нь аваад тэндээс нь одоо нөгөө нэг дэлийг нь аваад те тэгүн гутаа одоо тэрнгүүр одоо нөгөө нэг туг хийж байгаа энэ үйл явдлыг хэлээд байгаа байхгүй. Наадах ч мэддэггүй байсан юм. Тийм үү те. Тэд нэг Чингис хааны одоо нэг байлдааны хар туг мөг гэл ингээ дандаа ингээ адууны ингээ сүлд ятгаа шүү. Бидний нөгөө далбааны туг ч ондоо шүү те. За тэгээд доктор Базар Сүрэн те. За энэ хүн бол яг ингээд юу яасан бэ? Дундад зууны эртний үеийн те цэргийн удирдлага гэж байгаа байхгүй. Бит дохионы хил хэрэгсэл туг далбаа хингэрэг байж гэж. Дайны талбар цэргийн туг буухаас өмнө хинч байлдааны талбайг орхих ёсгүй. За энэ чинь нэг туг ч бас ингээд нөгөө нэг сүр хүчийг харуулахаас гадна одоо нөгөө нэг бас дайны тактик тус давхар хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Орлоо л хэлдэг нь шүү дээ. Гэхдээ холоос ингээд тугаа ямар байгааг харж ийж бас байлдах хэсэг нь тодорхойлно шүү дээ. За тэгтэл одоо нөгөө нэг эн чинь ингээд Монголын түүхэн ингээд тэмдэглэлээр үлдсэн зүйл байгаа сте. Гэтэл одоо Холливуудын кинонууд дээр чинь бас яг энэ тухай ингээд гардаг шүү дээ. Жишээ нь одоо нөгөө Хоббитууд лөө тэр кинон дээр чинь нөгөө туг хөдөлгөөл нөгөө оркууд чинь тий. Тэр тэд нь яг тугаараа ингээд ойлголцоод ингээд явааддаг шүү дээ тий. За нэг иймэрхүү юмнуудыг ингээ кинонд ингээ амар их санаа аваад орцсон байгаа сте. За тэгэхээр ер нь бол яг ингээд иймэрхүү үйл явдлыг магадгүй энэ нь өөрөө тэр одоо тий Базар Сүрэн докторийн хувьд бол энэ нь бол хүүрэг гэдэг нэрлэдэг байгаа байхгүй.
Тэгэхээр ингэж нэрлдэг байсан энэ дохио бол яг магадгүй хүннэг үечихсэн байх тэг байсан байх магадлалтай гэдэг байгаа. Тэгэхээр одоо энэ бүхнээс үзэх юм бол ер нь бол туг талбай гэдэг зүйл бол Монгол нутагт бол тий гэдэг нэг археологийн баримтаар хадны зургаар тий тэгээд түүхэн сурвалжийн мэдээгээр тэгээ 13 дугаар зууны үеийн түүхүүдийг нэхлээд үзэх юм бол бас л ингэ байгаад байгаа байхгүй. За ер нь бол одоо яг туг талбай тий ийм зэрэг зүйлсийг бол ер нь ганцхан саяны одоо миний хэлсэн хадны зураг биш байхгүй. Тэгээ Монгол нутгаас бол одоогийн байдлаар тий тугийн дурсгал бол Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын бичгтийн хад. Тэгээ нэг гартаа одоо туг барьсан морьтныг дүрслэлсэн хадны зураг байгаад. За энэ хүү хадны зургаас үзэх юм бол монголчууд хүрэл зэвсгийн үеэс ер нь адуу малынхаа дэл сүлдээр туг хийж түүнийг эрхэмлэн хөндлөж одоо ирсэн гэдгийг бол бас давхар харж болж байгаа байхгүй. Тэгэхээр хадан зураг гэдэг бол хүн төрөлхтний хувьд бол эртний сурвалж бичиг байгаа. Тийм байна. За тэгээд нөгөө нэг жижиг шаны бол 5 өнгийн тогтоо байсан гэд тэ. За тэгэхээр энэ бол ерөөсө хүннүү болон эртний улсуудын үед туг далбаа тэ. Энэ бол төрийн бэлэгдэл, цэргийн сүр хүч, цог хэмрэг илэрхийлэгч тэ. Дээрэс нь бол ингээд маш өргөн дэлгэр хэрэгэлдэг байсан. Тэр бүхэл байлдааны тактик ч гэсэн хэрэгэлдэг байх боломжтой гэдэг зүйлийг бас давхар харж болж байгаа юм. За дараагийн дэд сэдв бол төрийн сүлд. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулчаад тэг одоо болсон шууд явж тий. За төрийн сүлд. За Монгол нутагт оршиж байсан одоо эртний те нүүдэлчдүүд бол ингээд нар сар тэнгэр эрхсийг те ингээд шүтлэг бол ингээд өргөн дэлгэр байсан. За тэгэхээр энэ бол хэдийнээс ингэж эхэлсэн бэ гэдэг зүйл бол яг археологийн баримтаар бол энолит буюу энолит гэдэг нь болохоор шин чулуун зэвсгийн үе байхгүй. Энолит гэдэг нь зис чулуу зэсийн ингээд нөгөө нэг үе. За тэгэхээр неолит гэдэг шинэ чулуун зэвсгийн үе байна. Тэгээ хүрэл зэвсэг рүү шилжиж байгаа энэ шилжилтийн үед болохоор хүн төрлөختөнд зис болон чулуугаар нэг хэсэг ингэж зэвсэг хийж явсан байхгүй. За яг энэ үеийн ингээ хадны зургаас үзэх юм бол те ер нь бол нар сараад ирхсийг ингээ төрсөлсөн зүйл ингээ маш их байгаад байгаа. За тэгээд ер нь бол нар сарыг эрхэм шүтж байна те төрийн сүлдээ болгож байна гэдэг зүйлийг бол нэгдүгээрт одоо тэр нэг буш оршуулган дээр ингээ төрсөлсөн дүрсээр нь харж болж байна тийм бааз. За үүнээс гадна нөгөө өглөө оройдоо ингээ нар саранд мөрөгдөг энэ зан үйлээс харж болж байна. Гэтэл бол энэ зан үйл нь өөрөө бүр хүрэл зэвсгийн үеэс ахуулаад бас байсан байгаа байхгүй. Тэр нь сая одоо генолитийн үед бодвол ингээд хадан дээр зурцсан байна. Тэгтэл хүрэл зэвсгийн үед чинь буган чулуун хөшөө гэж байна. Буган чулуун хөшөө буюу тэр нэг антны загварлалт урлаг тий бодит төрсөөр төрсөлсөн гэдэг. Тэр загварлалт урлаг нь бүр ингээд уран тансаг яруу штэ. Гэтэл тэрэн дээр чинь яг ингээд нэг зарим тохиолдолд зарим судлаач нар нарыг төрсөлсөн байна гэдэг. А гэтэл энэ тэр нар гэдэг зарим судлаач бол энэ бол эмэг юм аа гэдэг. Гэтэл за энэ бол тэр эмэг төрсөлсөн тэр эмэг нь өөрөө нар байх бас боломжтой гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүд яваад байгаа. Тэгэхээр ер нь бол нар сарыг бэлэгдсэн те төрийн бэлэгдэл сүлд гэдэг зүйл бол бас л ингээл яваад хүннүгүй ч гэсэн ингээд байсан гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Одоо манай Соёмбины чин орой дээр нар сар байгаа шүү дээ тий. Дээр галтай. Энд чинь нэг 1686 онд Өндөргийн цаанаа зарч нэг өөрөө гийсэн бичиг гээд хийсэн. Тэрэн дээр их одоо тэр чин агүй ол өсөг шүү дээ. Тэрний чи баг одоо яг зөв би хар ухаанаар ярихад цээжний бангаар ярихад нэг өсгөн л гэсэн байхгүй. Тийм тий. Маш олон өсгөнүүд ямар ч сан хүннүүгийн шүтлэг төрийн сүлдэнд нар сар байсан бол одоо ч гэсэн манай дүн дээр байгаа л гэсэн. 1686 онд хийсэн шүү дээ тий. За ер нь бол яг ийм байгаа. Одоо энэ бүхнээс ингээд эдрэг бүгдийг ингээд харьцуулаад үзэх юм бол хүннүг гүрний үеэс тий талбай дуг тог төрийн сүлдийг те сүр хүч хямрыг илэрхийлэл те ер нь төрийн бэлэгдэл гэж үзчихсэн байгаа. За тэг хаан хүний 9 бэлэгдэл хэмээх монголчуудын үздэг хаш, тамга, эсэр, шүхэр зэргийг бол хүннүгийн шанинаар бол ямар ч сан хэрэгжүүлсэн байна гэдгийг эрдэмтэн судлаачид нэгэн тогтоочихсан байна. За үүнээс гадна энийг бол те бас ерөнхий том зургаар нь юу гэж дүгнж болох вэ гэхээр хүннүгийн төр те ёсны уламжлал, сямби, жужаан те кядан зэрэг явсаар хагаад 13 дугаар зуунд монголчуудад ч гэсэн уламжлагдан ирсэн гэдгийг бас давхар баталж болж байгаа байхгүй. Тий. За ингээд шинжлэх ухааны танин мэдхэн одон өндөр сувгийн хүннүүгийн түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр нэвтрүүлгийн маш сонирхолтой байдлаар бэлтгэсэн Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За тэгээд энэ нэвтрүүлгийн маань харин ивент тэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани маань болон за хялбар хуримтлалын одоо аяныг хэрэгжүүлж байгаа хуримтлалтай Монгол аяныг хэрэгжүүлж байгаа маань худалдаа хөгжлийн банкын хамт олон маань бас ивент тэглээ. За энэ нэвтрүүлэг танд NTV телевизээр хүрж байгаа.
мэдээж од мөндөд сувгийн маань YouTube хуудасаар хүрж байгаа. Мөн 83.3 107 гэсэн од мөндрийн хос телефоноор та бүхэнд хүрлээ. Баярлалаа танд. За сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.